Өнхрүүш. Орос ардын үлгэр. Эрт урд цагт эмгэн өвгөн хоёр аж түрэн амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр эмгэн өнхрүүш боов хийгээч гэхэд эмгэн нь гурж байхгүй юугаар хийх вүлээ дээ. Эмгэн минь, авдрын ёроол шавхул атга гурил гарна. Савны ёроол шавхул шанаг гурил гарна. Эмгэн авдрынхаа ёроолоос атга гурил, савныхаа ёроолоос шанаг гурил олоод өрөмтэй сүүгээр зуурж өнхрүүлж илдэж хийгээд өтөн досонд хайрч өнхрүүш боов хийгээд хөргөөх гээд цонхон дээрээ тавьжээ. Гэтэл өнхрүүш боов гинтхэн хөдлөөд цонхноос тавцсан дээр тавцангаас шалан дээр буугаад хаалгаар гарan хашаагаар дамжин цугтжээ. Түүнийг замаар өнхөрч явтал туулай тааралдаад "Ямар сайхан боов бэ? Яг одоо чамааг идэндээ. Дэлдэн туулаа минь намайг бүү идээч. Би чамд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн. Савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн. Өрөмтэй сүүгээр зуурсан, өтгөн досонд чансан. Өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан. Дэлдэн туулай чамаас дэгдэн зайлж чадна гэд өнхрөн явтал чонтой таарлжээ. Өнхрүүш боов, чамайг одоо би идэндээ. Чонгой, намайг бүү идээч. Би танд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн. Савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн. Өрөмтэй сүүгээр зуурсан, өтгөн досонд чансан. Өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан. Дэлдэн туулай таарлахад дэгдэн зайлж чадсан. Үлэн чон чамаас өнхрөн зүхтаж чадна гэд өнхрөн явтал баавгатай таарлжээ. Ямар сайхан боов бэ? Яг одоо идэндээ. Баавгаахаа, та намайг бүү идээч. Би танд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн. Савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн. Өрөмтэй сүүгээр зуурсан, өтгөн досонд чансан. Өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан. Дэлдэн туулай таарлахад дэгдэн зайлж чадсан. Үлэн чонтой учрахад өнхрөн зүхтаж чадсан майг баавгай чамаас магад зүхтаж чадна гэд өнхрөн отоход баавгай барааг нь хараад хоцорчээ. Түүнийг цаашаа явж байтал залж шаруныг таарлав. Амьттай сайхан боов байна. Алив одоо идий. Үнийг эгч минь, намайг идээд яах вэ? Үнэхээр сайхан дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан, атга гурилаар хийсэн. Савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн. Өрөмтэй сүүгээр зуурсан, өтгөн досонд чансан. Өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан. Дэлдэн туулайг таарлахад дэгдэн зүхтаж чадсан. Үлэн чонтой учирсан ч өнхрөн зайлж амьдсан. Майг баавгай таарлахад магад зүхтаж чадсан. Залд үнэг чамаас зайлж бас чадна гэд өнхрөн одох гэтэл залж шаруныг. Ямар сайхан дуу вэ? Даан чих чин нас хөгшрөөд чих хатуутай болсон тул сайн сонсож чадсангүй. Алив, чи хоншоор дээр минь гараад ахаад нэг дуулаад өгөөч гэхэд өнхрүүш хоншоор дээр нь үсрэн гараад өнөө дуугаа дуулж дуустал үнийг түүнийг ганцхан гэд идчихжээ.